Өнөөдрийн хичээлээр бид IELTS Speaking in Part нэгэнд өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг идиомуудыг хэрхэн байгалийн бөгөөд оновчтой ашиглах талаар суралцна. Энэ нь таны lexical resource шалгуурын оноог нэмэгдүүлж хариултыг илүү баялаг, сонирхолтой болгоход туслана. Эхний идиом бол a piece of cake. Энэ нь маш амархан, хялбархан зүйл гэсэн утгатай. IELTS Speaking-ийн үед ямар нэгэн зүйлхэр амархан байсныг тайлбарлахад ашиглаарай. Ингэснээр таны lexical resource-ийн оноо дэшилж яриатай нь илүү байгалийн болно. Дараагийн идиом бол hit the road. Энэ нь аялалд гарах эсвэл явах гэсэн утгатай. Аялал ажил, сургууль руугаа явах талаар ярихдаа энэ идиомыг ашиглаж болно. Ингэх нь таны үгсийн сонголтыг баяжуулж өндөр оноо авахд туслана. Идиомуудыг ярианд хэрхэн байгалийн мэт уусгахыг энэ харилцан ярианаас харцгаая. A piece of cake болон hit the road зэрэг идиомууд хэрхэн ярианд нэмэлт утга оруулан ашиглагдаж байгааг анзаараарай. Ингэснээр таны ярианы илэрхийлэл сайжирна. Идиомуудыг ашиглахаас гадна яриагаа баяжуулах хэрэгтэй. Ингэснээр таны lexical resource илүү баялаг болж шалгалтад өндөр оноо авахд чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл challenging, effortlessly, journey зэрэг үгсийг яриандаа оруулаарай. Энгийн хариулт болон идиом ашигласан хариултын ялгааг харцгаая. Incorrect буюу байна. 6.10-ны тэг хариулт нь энгийн байна. Харин correct буюу байна. 8.10-ны тэг хариулт нь a piece of cake болон recharge my batteries зэрэг идиомыг ашигласнаар илүү баялаг, унган мэт сонсогдож байна. Идиомуудыг зөв ашиглах нь таны оноог дээшлүүлнэ. Одоо дадлага хийх цаг боллоо. Хоосон зайг нөхөж зөв идиомыг сонгоно уу? After a long week of work, all I wanted to do was and relax at home. Зөв хариулт нь hit the sack юм. Энэ нь унтах гэсэн утгатай. Өнөөдрийн хичээлээр та бүхэн өдөр тутмын идиомуудыг хэрхэн IELTS Speaking Part нэгэнд үр дүнтэй ашиглах талаар суралцлаа. Эдгээр идиомуудыг яриандаа байгалийн мэт уусгаж өндөр оноо аваарай. Амжилт хүсье. Баяртай.